За баясгалан миний би оюутлага компани төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр 2020-2025 оны хооронд 5 жил ажилласан хүний хувьд за юуны төрөнд оюутлага компани болон Rio Tinto компани Монгол улсын хууль тогтоомж дүрм журмыг чанд мөрдөн ажиллах ёстой гэж боддог. За үүнээс гадна Rio Tinto компани маань Австрали, Англи хөрөнгийн бирж дээр арилжигддаг компанийн хувьд бол тухайн орон нутгийн авилгалтай тэмцэх газар болон санхүүгийн зохицуулах хороо гэх мэт хууль ёсны байгууллагууд шалгуулах ёстой гэсэн бодлын хүрээнд Батнайрамл гишүүний явуулж байгаа албан тоотуудыг бол дэмжиж байна. За тэгээд энэхүү завшааныг бас тохиолдуулаад сонсгол дээр миний би оюутлага компани болон Rio Tinto компани Монгол улсад хэрхэн санхүүгийн үйлчлэг явуулдаг талаар дурдаад өнгөрснөө өнөөдөр бас дэлгэрүүлж та бүхэн мэдээлэл хүргэхийг зорж байна. За юуны төрөнд миний би түрүү хэлсэнчлэн оюутлага компани төлөөлөл удирдах зөвлөлд 5 жил ажилласан. Оюутлага компани аудит санхүүгийн хороог ахалж ажиллаж байсан. За тэгээ сонсголд бас идэвхтэй оролцож оюутлага компани асуудлаар нэлээдгүй мэдээллийг бас ард түмэнд хүргэсэн байгаа. За мөн дээрээс нь гадаадад бас олон улсын хэмжээнд банк санхүүгийн байгууллага зөвлөх үйлчилгээний ажил хийж байсан хүний хувьд бол Rio Tinto компани за одоо бусад үндэстэн дамсан корпорациудын уулуурхайн салбарт ашигладаг хэд хэдэн төрлийн санхүүгийн үйлчлийн аргыг бол Монголд явуулдаг. За үүн дээр хэлэхэд бол нэгдүгээр татвараас зайлсхийх арга хэрэглэдэг. Хоёрдугаар нүд хурсан худал мэдээллээр ард түмнийг төрөгдүүлэх арга хэрэглэдэг. Гуравдугаар эрсдлийг бусдад даатгах арга гэх мэт ийм 3 аргыг хэрэглэдэг. За энэ аргуудыг цааш нь дэлгэрэнгүй тайлбарлаж хэлэх юм бол татвараас зайлсхийх арга дээр оюутлага компани маань зардал, менежментийн төлбөр, баталгааны шинтгэл, зээлийн хүү гэх мэт нэгтлэн бодох бүртгэлийн аргуудыг ашиглаж Монгол улсад явуулж буй үйл ажиллагаанд зардал өсгөж, татвар ногд хорлохыг бууруулж, татвараас зайлсхийх арга хэрэглэдэг. За энэний үр дүнд оюутлага компани өнөөдөр Монгол улсад 15 жил гаруй үйл ажиллагаа явуулж байгаа боловч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар огт төлөөгүй. Тэг дөрөв. За цаашдаач 2026-аас 2035 онд оюутлага компани маань хамгийн өндөр алт цэцгийн агуулмжтай баялагийг олборлох үедээ ч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүй. Огт төлөхгүй. За дээрэс нь оюутлага компани маань гадагшаа төлдөг харилцан хамаарал бүхий этгээдүүдэд дамжуулдаг менежментийн төлбөр, зээлийн хүү гэх мэт төлбөрүүдтэй татварын суутгал авч төлдөггүй. За үүний үр дүнд 2013 оноос 2020 оны хооронд хийсэн татварын хяналт шалгалтын үр дүнд 1.2 их найд төгрөгийн татварын зөрчил илрүүлж татварын ялтнаас акт тавьсан байна. Энэхүү 1.2 их найд төгрөгийн 1.1 их найд нь тэр жигтэй суудган татвар төлөөгүй асуудал байна. За тийм учраас оюутлага компани татвараа шударгаар төлөх хэрэгтэй байна. Цаг хугацаанд нь төлөх шаардлагатай байна. За хоёрдугаар арга буюу нүд хурсан худал мэдээлэлээр төрөгдүүлэх арга. За өнөөдөр бид нар 2010 оны тээзүү болон 2016 оны тээзүүг харах юм бол өнөөдрийн байдлаар бид нар оюутлага компаниас ногдол ашиг бүртээд эхэлчихсэн байх ёстой. 2016 оны тээзүүдээр бид нар 2021 оноос эхлээд ногдол ашиг бүртээд эхэлчихсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар аваад эхэлчихсэн байх ёстой байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар бид нар ганц төгрөгийн ногдол ашиг аваагүй. За тэгэхээр эндээс юу гэж харагдаж байна вэ гэхээр ямар нэгэн гэрээ хэлцэл хийх, хөрөнгө оруулалтын гэрээ эсвэл дубаан гэрээ хийх үед биднэрт маш өөдрөг төсөөллөөр одоо мэдээлэлээ танилцуулдаг. Та нарт ногдол ашиг бүртэн, та нарт хэмжээний одоо ашиг өгнө гэж хэлдэг хэрнээ яг бодит байдал дээр энэ хизээч хөрсөн дээрээ бууж биднэрт ашиг олж ирдэггүй. За үүний бас нэг нотлохонд далдуурхайн зардал хэтэрсэн 2 тэрбум гаруй доллараар хэтэрж 30 сараар хойшлсон явдал нь манай Монгол улс оюутлага компаниас ногдол ашиг хүртэх бүх боломжийг хаасан байсан. За үүнтэйгээ холбоотой оюутлага компани болон Rio Tinto компани бидэрт худалд мэдээлэл өгсөн. Худал мэдээлэл. За энэ ч томтлогдсон. Бид нар хөндлөнгийн шинжээч авч ажиллуулснаар далдуурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн хугацаа хойшлсон асуудал нь менежментийн буруу үйл ажиллагаанаас болсон байна гэдгийг бол тогтоосон. За үүнтэй холбоотой гадны хувьцаа эзэмшигчид бас Rio Tinto компаниг шүүхэд өгч 139 сая долларын одоо төлбөр авч тохирсон. За тэгэхээр ер нь бол гаднаа гялцэл
оюутлага компани үйл ажиллагаа маш сайхан мэтээр биднийг төөрөгдүүлж санхүүгийн алдаатай тайлан бидэнд өгдөг. За 2026 оны 1-р илрлийн тайлангаа монголчуудад танилцуулахдаа оюутлага компани алдаатай буруу мэдээлэл танилцуулсан. За үүнийгээ залруулсан. За гэхдээ залрууллаа гэд эцэст нь хэн нэгэн хариуцлага хүлээдэг. Оюутлага компани гүйцэтгэх удирдлага бол олон нийтэд тайлгнаж буй санхүүгийн болон үйл ажиллагааны тайландаа 100% хариуцлага хүлээх ёстой. Энэ хариуцлагын тогтолцоо одоогоор хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ дубан гэрээгээр зохицуулагдав. За 3 дахь буюу эрсдлээ бусдад даатгах арга. За энэ бол санхүүгийн үйлчилгээний олон улсын үндэстэн дамсан корпорацуудын бас ашигладаг маш томоохон хэлбэр. За энэ нь яадаг вэ гэхээр худалдан авалтын үйл ажиллагаагаар дамжуулж хууль бус байж болох үз хар мөнгөний урсгал бий болгодог. За худалдан авалтын дотоод дүрм журмаас гадуур холбогдох улс төрийн шийдвэр гаргах түвшний хүмүүст гэрээ тендер болгодог. За энэ явдал бол өмнө нь ч явагдаж байсан, 2009 онд ч явагдаж байсан. Яг үүндээ би 2025 онд оюутлагын тууцд байхад ч энэ асуудал бол явагдсаар л байсан. За тэгэхээр энэ бол маш тийм ард түмэн олж мэдэх боломжгүй хаалттай хаалганы цаана явагддаг ийм их хэмжээний оюутлага компани ашгийг хүртэх ёстой хүмүүс нь хүртэхгүй цөөхөн хідэн хүн тэндээс илүү давуу ашиг хонжоо олох гэсэн ийм хэлбэр явагдаж байна. За тэгээд дээрэс нь оюутлагатай холбоотой ямар нэгэн асуудал тэгдэх тоолонд олонний дунд нэр хэдтэй цөөн хэдэн оюутлага ажилтан эсвэл тэтгэлийн хөтөлбөр зарлаад тэтгэлэг авсан оюутныг ингээд гаргаад яриа хийгээд ингээд олон ард түмнийг төөрөгдүүлдэг. За төөрөгдүүлж чадсан гэж би хэлмээр байна. Энэ олон жилийн хугацаанд. За тэгэхээр энэ арга барилуудыг бол зөвхөн Rio Tinto компани гэлтгүй ер нь үндэстэн дамнсан уулуурхайн томоохон корпорациуд бол хэрэгэлдэг. За хэрэглэгдсэн ч нотлогдоод маш олон улсын жишээн дээр торгуул, ял, за хуулийн зохих хэмжээний арга хэмжээнүүд бол авагцаар байсан. Rio Tinto ч гэсэн ийм арга хэмжээний хүрээнд бас тодорхой хэмжээний торгуул, ял бол авсан байгаа. За тэгээд эцэст нь хэлэхэд бид нар хилцээрд яаралтай амжилттай ажиллах хэрэгтэй байна. Би цохож хэлмээр байна. Би сонсголын үед энийг бас хэлж ирсэн. Дараагийн 5-аас 10 жилд оюутлага компани хамгийн өндөр зис алтны агуулмжтай, хамгийн ашигтай олборлолт хийх чухал үе ирж байна. За үүнтэй холбоотой сонсголын үр дүнд их хурлын 120 дугаар тогтоол батлагдаж, гэрээг сайжруулах чиглэл өгөгдөж, Монголын холбогдох хүчний байгууллагуудад ч мөн энэ талаар судалж илрүүлэх чиглэлийг бол өгсөн. За гэхдээ энэ нь бол бид нар зөвхөн Монголынхон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс гадна олон улсын гэрээ конвенцууд болон олон улсын бизнесийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх үүднээс Англи болон Австралийн хууль ёсны зохиох байгууллагуудаас давхар шалгуулах хэрэгтэй байгаамаа. Давхар манай монголчууд ч ажиллах ёстой. Бид нар гадаадуудтай хамтарч бас ажиллах хэрэгтэй байна. За эдийн засгийн хувьд манай Монгол улс яалтч уулуурхагаас хамааралтай. Энийг бол бид нар бүгдөө мэдж байгаа. За үүнийгэж мэдээд манай төрийн бодлого бол байгалийн баялагын үр ашгийг олон түмэндээ, арга түмэндээ тэнцүү байдлаар хуваарлах бодлогыг хэрэгжүүлж үндэсний баялагын сан гэх концепцийг бид нар гаргаж ирсэн. За үүний дагуу энэ оны төгсгөлөөр гэхэд нэг иргэнд 500 мянган төгрөгийн хуримтлал үндэсний баялагын санд бий болно гэсэн мэдээлэл сайхан гарсан. За тэгвэл энэ 500 мянган төгрөгийн хуримтлалд оюутлага төслөөс орсон ганц төгрөг байхгүй. За харамсалтай нь энэ бол маш харамсалтай явдал. Яг л оюутлага компани бол маш их хэмжээний борлуулалттай, маш их хэмжээний ашиг олох боломжтой Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг, Монгол улсын баялагийг олборлож экспортлдог компани. 2026 оны байдлаар оюутлага компани чөлөөт мөнгөн урсгал буюу үйл ажиллагааны ашиг нь 2.6 тэрбум $. Болно гэсэн мэдээллийг оюутлага компани гүйцэтгэх захирал мөхсөг саяхан бас мэдээлсэн. За 2.6 тэрбум $. Гэд бодоод үзэхээр бидний 34% бол энэ дүнгийн $884 сая буюу энийг өнөөдрийн хашаар хүргүүлээд 3.5 сая иргэндээ хуваагаад үзэх юм бол нэг хүнд ногдох 2026 оны ашиг бол $900 мянган байна. Энэ бол зөвхөн
ганц оюу толгоогоос ганц 1 жилийн дотор хуримтлалын санд одоо орж болох түн. Харамсалтай нь өнөөдрийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нөлөөлөгчдийн гэрээ, Дубайн гэрээгээс шалтгаалаад бид энэ баялагын өгөөжийг хүртэж чадахгүй байна. За тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид хугацаа алдахгүй яаралтай суурь гэрээ болон энэ одоо санхүүгийн үйлчлэгийн схемүүдийг өөрчлөх шаардлагатай байна. За төгсгөлт нь хэлэхэд санхүү, нөлөөллийн үйл ажиллагаа, мэдээллийн хэрэгсэл гэх мэт бүхэл хуран мэхлэх арга замаар оюу толгой төслийн үр өгөөжийг олж харах боломжийг зориудаар монголчуудаас нууж байна. Бид гүн рүү нь орж энэ хүчгийг нь татаад харвал монголчууд ашиг хүртэх боломжууд бий. Тиймээс бодит мэдээлэл чухал. За тийм ч учраас бид өнөөдөр ингээд гурлаа нийлээд та бүхэнд ингээд нээлттэйгээр мэдээлэл болон бодит одоо нөхцөл байдлыг ингээд мэдээлж байна. За хамтдаа цаг хугацаатай уралдаж шаардлагад тавьж ажиллах хэрэгтэй байна. Монголчууд нөхөр байх хэрэгтэй байна. Оюу толгой компани дээр иргэн бүр оролцоотой, иргэн бүр хариуцлагатайгаар нөхөр хандах шаардлагатай байна.